наснаас болж өгсөн эмэгтэйн үгэл 2-р хэсэг. Хоолмос үгэл рүү горцсон зүйл байгаагүй юу? Эмч шалгасан ч амжилт олоогүй. Та эгчтэн юунаас болж өгсөн бол гэж тамаглаж байна. Би түүнийг айдас гүн шокноос болж өгсөн байх гэж бодож байгаа. Гэхдээ юу түүнийг тэгтэл найлгасныг бүр төсөөлж чадахгүй. Тэр үед танай эдлэн цэганууд байсан уу? Тийм ээ. Арилцаа зарим нэг нь байсан. Та ихчийнхаа хийсэн 90 тунц гэсэн үгэд юу төсөөлж байна бэ? Заримдаа би үнийг зүгээр л игч маань шоконд ороод хэлсэн. Эсвэл манай эдлэнгэр байдаг цэгануудын толгоонд зүүдэг 90 альчууртай л холбоотой байж магад гэж боддог. Хоолмосны хэл сэтгэл дундуур толгоос ихсрээд их хэл гүн утга байна та. За та яриагаа үргэлжлүүлээрэй. Тэр явдлаас хойш 2 жил өнгөрч миний амьдрал урд өмнөхөөс илүү ганцаардмал болсон. Гэвч сарын өмнө миний олон жилийн турш таньдаг хайртай найз маань надаас гэрлэхийг гуйсан. Түүнийг Эрмитаж гэдэг. Перси Эрмитаж. Гэтэл 2 хоногийн өмнө манай байшингийн баруун жигүүрт засвар хийж миний унтлагын өрөөнийхөө нэг цоолсон тул би ихчийг нь нас барсан өрөөнд нүүж түүний унтаж байсан орон дээр унтах хэрэгтэй болсон. Өнгөрсөн шөнө би түүний аимшигт хувцааны талаар бодож сэрв хөвтөж байтал түүний үхлийн дахиа болсон намуухан эсгэрэг чимээг гинэт сонссон. Би үсрэн босоод дэлгүүгээ хасахад гартал өрөөнд юу ч харагдахгүйсэн. Би таарч чичирч хувцлаж гэгээ ормогц эсрэг талд барилга өртөөнөөс тэрийг аваад тантай уулзаж зөвлөгөө авахар ирээд байгаа миний. Чи ухаалаг юм аа. Гэхдээ надад бүгдийг хэлсэн үү? Тийм ээ, бүгдийг. Хатагтаар ойлод та тэгээгүй. Та хойд эцгээ сэжгэлж байгаа юм байна. Яагаад? Та яг юу гэж байгаа юм бэ? Хоолмос түүний хариуд зочны ханцуг оршлуулгаад цагаан богоон дээр нь 4 ба нэг эрхий хурууны үнэр болсон 5 жижиг цайвар толб байв. Таныг сүрдүүлдэг юм байна гэж хоолмос хэлв. Хатагтай нүүруулж гимтсэн буугаа ханцуугаараа хаав. Тэр их зөөхөн. Тэр өөрийнхөө хүчийгч захирч мэддэггүй байх. Бидний орчин нам гүн болж хоолмос ирүүгээ тулан гал руу ширтэв. Маш гүнзгий явдал байна гэж тэр эцэст нь хэлв. Би ажлынхаа чиглэлийг гаргахаас өмнө мэдхийг хүсч буй маш олон нарийн ширийн зүйл байна. Гэсэн хэдий ч бидэнд алдах цаг алга. Хэрэв бид өнөөдөр Стокгольм руу очвол хойд эзэгт тань мэдгэлгүйгээр танаа өрөөнүүдийг шалгах боломжтой юу? Тэр өнөөдөр чухал ажлаар хот явна гэж байсан. Өдөржингөө гэртээ байхгүй байх магадлалтай. Танд саад болох зүйл байхгүй. Одоо манайд гэрээ үйлчлэгч л байгаа. Гэхдээ тэр хөгшин хинэггүй бол би түүнийг саад болчихно. Маш сайн. Ватсон та хамт яваас дургуцахгүй үсттэй. Мэдээж үгүй. Тэгвэл бид хамт очно. Харин та одоо өөрөө юу хийх гэж байна? Би нэгэн дотоод ирсэн болохоор хийх ганц 2 зүйл байна. Гэхдээ 12 цагийн галт тэргээр боцох болохоор та хоёртаа бараг зэрэг очих байх. Та бидний үдээс хойш ирнэ гэд хүлээж байгаарай. Надад амжуулах нэг асуудал байна. Та өглөөний цай уухгүй юу? Үгүй. Би явах ёстой. Би чамд асуудлаа яриад сэтгэл маань хөнгөрч өглөө. Өнөөдөр дахин уулзахыг дэсэн ядаг хүлээж бай. Тэр хар гэвлүүрээ буулгаад өрөөнөөс гарч бодов. Энэ бүхнийг чи
Чи миний эрэгт битгий худалдаж үзээрэй. Би гадагтаас өнөрийг эндэрснийг мэдэж байна. Би яг араас нь дагсан учраас надтай сүргэлдвэл та аюултай байдалд орох болно шүү гэж тэр хэлээд урагш ирүүн галгаж зуухны төмөр савааг барьж аваад асар том бор гараараа нуглав. Чи надаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү гэж тэр хашгираад нугалсан төмөр савааг задгаа цуг руу шийдээд өрөөнөөс гарч удав. Тэр илдэг хүн юм шиг байна гэж Холмсын нэгээд би тийм ч том биетэй биш ч гэлээ. Хэрв тэрийг ялахгүй утсан бол би түүнийг дийлж чадна гэдгийг түүнд харуулах байсан. Тэр ингэж ярьж байх зураа нугалсан төмрийг авч буцааж хэвийн байдалд нь оруулав. Тэр намайг аль биесний мөрдөгч гэж бодсон байх. Гэсэдэж энэ үйл явдал бидний мөрдөн байцаалтыг улам сэтгэл хөдлөн болгож байна. Гэсэн ч бяцхан хатагтай байна. Өөрийн болгоомжгүйгээс энэ аврах биетийг араасаа дагуулснаасаа болж зовлон унахгүй гэдэгт итгэлтэй байна. Одоо Ватсон би өглөөний цайгаа уучгаад хуульч Common Sense руу явлаа. Тэндээс хэрэгтэй мэдээлэл цуглуулнаа. Шерлок Холмс аяллаасаа буцаж ирэхэд бараг 1 цаг болж байв. Тэр гартаа тэмдэглэл дүрс бүхий цэнгэр цаас барьсан байв. Би талигаа чигнэрийнх нь гэрээслийг судаллаа. Гэрээслийн дүнг сайн тодорхойлохын тулд би жоохон тооцоо хийлээ л дээ. Эхнэр нас барах үед ойролцоогоор 1100 фунт стерлинг байсан нийт орлого нь одоо хөт аж ахуйн бүтээгдэхүүний үнийн уналтаас болж 750 фунт стерлингээс хэтэргүй болжээ. Хэрэв огтуд нь гэрлэх юм бол тус бүр 250 фунт стерлингийн орлого авах юм. Хоёр охин хоёулаа битгий хэл нэг нь л гэрлэхэд Ройлд ядуурч үлдэх аж. Миний явсан хэрэг доктор Ройлд над дээр зүгээрч нэг ирээгүйг баталж өглөө. Тэгэхээр Ватсон хэрэг тун ноцтой. Ялангуяа Ройлд биднийг энэ хэрэгт оролцохыг мэдэж байгаа тул бушуухан тэрэг дуудаад Ватерлоо руу явцгаая. Зуухны төмөр савааг хэрэг нугалж байгааг нь бид гарсан учраас та гар буугаач явбал би баярлах байна. Ватерлоод бидэнд аз таарч ледерхэд явах галт тэргэнд сууж буудлаас тэрэг үлсэн сүрэн замаар 4-5 миль явав. Цэлмэг багхан үлдээ сайхан өдөр байлаа. Модод дөнгөж нахиалж
маш залтай болохоор би хизээж тэрнээс аврагдах болоо. Тэр буцаж ирээд юу гэж хэлэх болоо? Тэр өөрөөс нь илүү залтай нэгэн өөрийг нь дагаж байгааг ойлгол болгоомжлох ёстой л болно. Чи өнөө шөнө өөрийгөө түүнээс хамгаалах ёстой. Хэрэг эвгүйдэг шинжтэй бол бид чамайг хараа удах нагц эгч рүү ч аваач болно. Одоо бид цагаа сайн ашиглах ёстой. Тиймээс бидний шалгах ёстой өрөөнүүд рүү нэг дараа аваач. Байшин саарл чулуугаар хийгдсэн төв хэсэг нь өндөр хоёр талдаа гавчны сар буушиг хоёр жигүүртэй байв. Зүүн жигүүрийн аль нэг цонхнууд нь хагарч дээвэр нь хэсэгчлэн нурсан байсан балгас мэт харагдулж байв. Төв хэсэг нь арай дээр засвартай. Баруун жигүүр нь гарцсангүй орчин үеийн байсан бөгөөд яндангаас нь утаа гарч байгаа нь хүмүүс оршин суудаг газар гэдгийг харуулж байлаа. Тухайн жигүүрийн төгсгөлийн хэсэг дээр шат байрлуулан чулууны ажил хийгдэж байгаа шинжтэй байсан ч биднийг очих үед ямар ч ажилчин байсангүй. Хоолмос зүлгэн дээгүүр аажуухан алгаж цонхны гадна талыг анхааралтай ажиглав. Энэ бол таны унтж байсан өрөө. Голынх нь таны ихчих гол байрны хажуугийнх доктор Ройлотын өрөө гэж би зөв ойлгож байна уу? Яг тийм. Гэтэ би одоо голд нь байрлаж байгаа. Миний ойлгож байгаагаар энэ ханыг янзлах гэж байгаа юм шиг байна. Гэтэ энэ төгсгөлийн хананд засвархийг шаардлагагүй юм шиг байгаа юм. Байхгүй. Энэ нь миний өрөөг сойлох шаалдаг байсан гэдэгт би итгэлтэй байгаа. Албаар байх нь. Гэтэ энэ төгсгөлөөс 3 өрөөний хаалга гарах коридорыг хэлж байгаа юм байна. Коридорт цонх байгаа юу? Байгаа. Гэтэ маш жижиг. Хинч багтахгүй. Их чин та хоёр хоёулаа өрөөгөө шүүн төгждөг тул энэ талаас бол та хоёрын өрөө рүү орох ямар ч боломжгүй юм байна. Тэгэхээр та өрөөндөө ороод хаалга сайн төгжөйдөх. Хадагтай стонер хийснээр нь хийв. Хоолмос коридорын онгорхой цонхыг сайдар шалгаж үзээд хаалтыг хүчээр онгойлгох гэж бүх талаар оролдсон ч амжилтанд хүрэсэнгүй. Хэрөө эдгээр галтууд одоогийн шиг ийм байсан бол хинч нэвтэрч чадаагүй л байх. За дотор талаас нь судлаад үзье. Хажуугийн жижиг хаалгаар коридор орж 3 унтлагын өрөө байхыг харав. Хоолмос 3 дахь өрөөг шалгалгүй шууд Хелений одоо байгаа өрөө буюу их чинь үгэлтэй учирсан 2 дахь өрөө рүү орлоо. Өрөө нь хуучин өдөөгийн байшингуудын загвартай буюу намхан таацтай, задгай зуухтай, туухтай жижигхэн өрөө байв. Нэг болонд нь бор шүүгээ, нөгөө болонд нь цагаан тавиуртай нарийнхоор цонхны зүүн талд хувцас солих хэсэг байв. Хоёр жижиг сандалтай өрөөний голд хивс дэвсжээ. Хоолмос сандалуудын нэгийг болон татан чимээгүй сууж өрөөний эргэн тойрон харж нүд нь дээш доош эргэлдэж бүх нарийн ширийн зүйлийг ажиглаж байв. Тэр хонх хаана холбогддог вэ гэж тэр орны хажууд унжсан хонхны зузаан улсыг заав. Үйлчлэгчийн өрөөтэй. Бусад тавилгуудтай харьцуулахад шинэ юм уу та? Тийм ээ. Хэдхэн жилийн өмнө сорилалсан. Их чичний хэлсэн юм уу? Үгүй. Би түүнийг хонх ашигладаг гэж хизээ сонсож байгаагүй. Бид үргэлж өөрөөсөө үйлчлдэг байсан. Би бодлоо л та тийм гоё хонх тэнд зүүх ямар ч шаардлагагүй юм шиг. Одоо би энэ шалны учрыг олоодох юм. Хоолмос гар талын барьж шаланд илдүү нүх онцгой зүйл байна уу гэж шинжлэн урагш хойш мөлгөв. Бас тэр модон ханыг бас шалгав. Дараа нь тэр орлоо очиж ширтээд ханаар нүдээ дээш доош гүйлгэн харав. Эцэст нь тэр хонхны осыг шүүрэн авч татав. Энэ хуурамч юм уу? Дурахгүй байна уу? Үгүй. Остогооч холбогдоогүй байна. Сонирхолтой юм. Энэ олсыг агааржуулагчийн жижиг нүхний дээр байгаа тэгэнд бэхэлсэн байна. Ямар сони юм бэ? Би үнийг хизээж анзаарч байгаагүй. Үнэхээр сонин. Энэ өрөөнд хэд хэдэн онцгой зүйл байна. Жишээ нь ямар тэнэг барилгачин гэхээр 2 өрөөг агааржуулагчаар холбодог байна. Гаднах агаартай холбох ёстой байтал. Агааржуулагчийг бас сүулт хийсэн.
зөвшөөрвөл бид одоо гол барилгыг судлая. Доктор Ройлоти өөрөө хатагтай өрөөнөөс том боловч энгийн тавилгатай байв. Туслангийн ор ихэвчлэн техникийн шин чанартай номоор дүүрэн жижиг модонтой өөр. Орны хажууд байрлах сандал, ханы ойролцоо, энгийн модон сандал, дугуй ширээ, том төмөр сейф зэрэг нь хүмүүсийн анхаарлыг татсан гол зүйлүүд байв. Хоолмос аажуухан алгаж бүгдийг сонирхон харав. Энд юу байна гэж тэр сейфийг товшоод асуув. Хой давын ажлын бичиг баримтууд. Та яг тодорхойг нь харсан уу? Нэг л удаа хэдэн жилийн өмнө би цаасаар дүүрэн байсныг санаж байна. Тэнд муур байгаагүй юу? Үгүй. Ямар сайн асуулт вэ? Энийг хартаа. Тэр дээд талд нь байсан сүйтэй жижиг тавгийг харуулв. Үгүй. Бид муурд ичээдэггүй. Гэтээ ирвэс сармагчин бол байдаг. Тийм ээ, мэдээж хэрэг. Ирвэс бол зүгээр л том муур. Гэхдээ сүйтэй тавг бол ирвэсэнд хангалттай биш. Би нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Хоолмос модон сандлын өмнө тонгой суудлыг анхааралтай ажиглав. Бүх юм тодорхой боллоо гэж тэр өндийж линзээ халаасандаа хийв. За тэгэхээр энд нэг сонирхолтой зүйл байна. Түүний анхаарлыг татсан зүйл бол орны нэг болонд үлгэгдсэн ташуур байв. Тэр нь өөрөө мөрөөж гогцоо шиг харагдаж байв. Чи үүнийг юу гэж бодож байна, Ватсон? Энэ бол хангалттай энгийн ташуур л байна. Гэхдээ яагаад энийг ингэж гогцоо шиг болгосон юм болоо гэж гайхаж байна. Тийм шүү. Энэ орва ертөнцид үнэхээр хорон санаатай хүмүүс байх юм аа. Ухаантай хүн оюун ухаанаа гэмт хэрэгт зориулвал хамгийн аимшигтай гэмт хэрэгтэн болдог. Одоо хангалттай гарлаа гэж бодож байна хатагтай Стоунер. Та зөвшөөрвөл зөвлөг рүү явцгаая. Тэндээс гарч явхад би хэзээж найзынхаа царайг тэгж их зөн хийсэн тухан үржижсэн байхыг харж байгаагүй билээ. Бид хэдийдэн удаа зүлгэн дээр урдаас хойш нь алхав. Хатагтай Стоунерч тэр, бич тэр холомсыг өөрөө ярих хүртэл саад болохыг хүссэнгүй. Хатагтай Стоунер, та миний зөвлөгөөг бүх талаар нь дагах нь маш чухал шүү. Мэдээж. Эргэлзэж тэнгэлзэхэд асуудал хэтэрхий ноцтой байна. Таны амьдрал та миний зааврыг хэрхэн дагаж мөрдөхөөс шалтгаална. Би танд итгэж байна. Танд даатах юм. Ватсон, бид хоёр өнөө шөнө таны өрөөнд хонох ёстой. Хатагтай Стоунер бид хоёр түүнийг гайхан харав. Тэгжил таарад байна. Би тайлбарлая. Тэр тосгоны хуучинд юм буудал байгаа. Тийм ээ. Энэ бол титэмдийн буудал. Танай цонхнууд тэндээс харагдах уу? Мэдээж. Чи гой давыгаа буцаж ирэхэд толгой өвдөж байна гэд өрөөнд орох хэрэгтэй. Тэгээд давыгаа орондоо ормогц цонхоо онгойлгож биднийг өрөө рүү чинь ороход бэлтгээд дэнэл басааж оргиорой. Бидэнд дөгөө өгч байгаа гэсэн үг. Тэгээд өөрт хэрэгтэй бүх зүйлээ аваад өөрийгөө хууч өрөөр орох хэрэгтэй. Засвартай байгаа ч гэсэн та ганцхан шүнийг тэнд өнгөрөөж чадна бидтэй. Тэгэлгүй яах вэ? Үлдсэнийг та бидэнд орхичих. Гэтээ та юу хийх гэж байгаа вэ? Бид танаа өрөөнд хонож таны санааг зовоогоод байгаа чимээний учрыг судлах болно. Ноён Холмос, та аль хэдийн дүгнэлтээ гаргасан гэдэгт би итгэж байна. Тийм ээ. Тэгвэл та миний хичээ үглийн шалтгааныг хэлээд өгч болох уу? Би танд хэлхээс өмнө эхлээд нотлох баримтаа яг таг хэсгийг шалгах хэрэгтэй байна. Та ядаж миний бодол зөв хэсгийг тэр гинтийн айдснаасаа болж үсэн хэсгийг хэлээд өгөөч. Үгүй. Би тэгж бодохгүй байна. Магадгүй илүү бодиттой шалтгаан байсан гэж би бодож байна. Тэгээд одоо хатагтай Стоунер бид тэнийг орхих ёстой. Учир нь доктор Ройлот
хэлж чадах уу? Найз минь надтай чи хамт байх нь л надад үнэлж баршгүй байх болно. Тэгвэл би заавал хамт явна. Чамд маш их талархах байна. Чи тэнд маш их аюултай байна гэлээ. Тэр өрөөнд миний харснаас ч илүү их зүйлийг харсан байх. Үгүй ээ. Би чамтай л адилхан зүйлүүдийг харсан. Гэхдээ би арай илүү дүгнэлт хийсэн байх гэж бодож байна. Чи агааржуулалтыг бас харсан уу? Тийм ээ. Гэхдээ хоёр өрөөний завсар жижиг нүхтэй байх нь тийм ч Европосын зүйл гэж би бодохгүй байна. Үнэхээр жижигхэн байсан тул харах ч багтахгүй штэ. Би тэдний байшинд ирэхээсээ ч өмнө агааржуулалтын нүх тэр өрөөнд нь заавал байгаа гэж найдаж байсан. Хөөх, тийм гэж үү? Тийм ээ. Хатагтай өстө өнөрийн их чинь доктор Ройлотын навчин тамхины үнэрийг үнэртэйд гэж хэлснийг санаж байна уу? Энэ нь хоёр өрөөний хооронд холбоо байх ёстой гэсэн санааг шууд илэрхийлсэн. Хүн анзаарахгүй маш жижиг байж болох юм. Эс бөгөөс шинжээчийн байцаалтанд дурддах байсан. Тиймээс би агааржуулагч юм байна гэж бодсон. Тийм зүйлээр тэгээд яана гэж. Үгүй яг цаг хугацааны хувьд сонин давхцал байгаад байгаа юм. Агааржуулагч хийж хонхны утсыг өлгөсний дараа тэр өрөөний орон дээр унтаж байсан эмэгтэй үгсэн. Энэ нь танд сэжигтэй санагдахгүй байна гэж үү? Би ч одоохондоо ямар холбоотойг нь олж харахгүй л байна. Тэр орноос нь ямар нэг Европосын зүйл ажигласан уу? Үгүй. Орыг шаланд нь бэхэлсэн байсан. Урд өмнө ингэж бэхэлсэн ор харж байсан уу? Үгүй. Хатагтай нар ороо хөдөлгөж чадахгүй. Энэ нь ор агааржуулагчийн нүх болон олстой үргэлж ижил байрлал байх ёстой гэсэн үг. Гэтэл тэр хонх нь огт ажилдаггүй байсан. Холмс гэж би хашгираад чиний юу яриад байгааг би бүдэг бадаг ойлгож байх шиг байна. Бид ямар нэгэн нууцлаг аимшигт гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх цаг болсон юм байна. Хангалттай аимшигтай бас нууцлаг ийм ч хүн мэдлэгээ буруу ашиглавал тэр гэмт хэрэгтэн болдог. Тэр мэдлэгээ ашиглан гүн хорлол үлдэж байна гэсэн ч миний бодлоор бид түүний тэр гүн хорлолд цогцолт өгч чадах байхаа. Бид энэ шүнийг дуустал хангалттай аимшигтай зүйлийг харах болно. Тиймээс эхлээд тамхи татчихад арай хөвгчлөлтэй зүйл олж хий. Арилцаагаар 9 цагийн үед моддын дундах гэрэл унтарч доктор Ройлотын байшингийн зүг харах болжээ. 11 цаг болоход бидний өмнө нэг тод гэрэл тосов. Дохоо ирлээ. Бид буудлаас гарч явхад Холмс буудлын эзэнтэй хідөө үг сайлсан бөгөөд бид танил дээрээ оройтож очих гэж байгаа тул тэнд хонож магадгүй гэж тайлбарлав. Хэсэг хугацааны дараа бид харанхуй зам руу ороход хүйтэн салхи нүрлүү хүлээж байв. Харанхуйн дунд нэгэн шар гэрэл бидний өмнө анивчиж замыг маань удирдан чиглүүлв. Тэдний хашаанд цоргоонууд байсан тул саадгүй явж оров. Модны дундуур явж зүлгээр яваад цонхоор орох гэтэл гинэт бөөгнөрсөн боднаас муухай эрэмдлэгдсэн хүүхэд гэмээр зүйл үсрэн гараад цааш харайлан одов. Бурхан минь чи харсан уу? Холмс бас цочирдсан байв. Сандарсандаа миний бугуй гэж хангадгажээ. Тэр зөөлөн инээмсэглээд чихэнд маань үнэхээр Европосын гэр бүл байна. Нөгөө хатагтан хилээд байсан сармагч нь бодолтой. Би эмчийн хачиргалтай дэживэр амьтдын талаар мартжээ. Бас эрвэс байх ёстой. Магадгүй бидний мөрөн дээр гинэт тэр нь гараад ирэх юм болов. Холмсыг дагаж гутлаа дайлаад унтлагын өрөөнд орох үед би нэг юм тавширлаа. Холмс цонхны хаалтыг аяархан хааж дэнлүүгээ ширээн дээр тавиад өрөөг тойруулан ажиглав. Бүх зүйл бидний өдөр харсан шиг л байлаа. Тэгээд тэр чимээгүйхэн над руу төгөж ирээд гараа бүрээ мэд болгоод маш аяархан чихэнд минь шивнэлээ. Түүний хэлсэн үгсийг арай гэж сонсов. Хамгийн аяархан дуу чимээж бидний төлөвлөгөөнд сүргээр нөлөөлнө. Би сонсноо мэдгэдгийн тулд толгой тохив. Бид гэрэлгүй байх ёстой. Оройлоод агааржуулагчийн нүхээр гарах байх. Би дахин толгой тохив. Бид юунд чиний амнаас үүнтэй холбоотой шүү. Бидэнд хэрэг болж магад гар бууга бэлэн байлга. Би орны хажууд
ширээний болон 50%. Хоолмос урд нарийнхан таяг авчирсан бөгөөд түүнийг орон дээр хажуудаа 50%. Таягны хажууд шүтэнцний хайрцаг лааны хожуул байрлуулав. Дараа нь хоолмостын лүгээ унтрааж бид харанхуйд сув. Би яаж тэр аимшигтай үеийг мартах вэ дээ? Ямар нэг чимээ байтугай амьсгал сонсогдохгүй байсан ч хамтрагч маань надаас хэдхэн метрийн зайд нүдэн сууж байсныг би мэдэрч байсан юм. Цонхны хаалтууд гэрлийн хамгийн багахан туяануудыг хааж бид туйлын харанхуйд сууж байв. Гаднаас хаяа нэг шувууны чимээ сонсогдож нэг удаа манай цонхны дэргэд муур шиг урт гаслах чимээ сонсогдсон. Ирвэс үнэхээр эрг чөлөөтэй явдгийг нотлсон юм. Нилийн холоос цаг тутамд цохилж буй сүмийн цагны гүн аялгау сонсогдож байв. Тэр дуун ямар удаан дуурч байгаа санагдсан гэж 12 цаг цохиж 1 цаг, 2 цаг, 3 цаг бид юу тохиолдохыг мэдэхгүй чимээг хөдлөж суулаа. Гинэт агаржуулагчийн зүгт дэрхэн зур гэрэл асч дариваалга болсон ч шатаж буй тос халсан хурц үнэртв. Хажуугийн өрөөндхийн нэгэн дэнлүү асаажээ. Хөдөлгөөний намуухан чимээ сонсогдож үнэр нь улам хүчтэй болсон ч дахин чимээгүй болов. Хагас цагийн турш би чих тавин суулаа. Дараа нь гинэт өөр нэг чимээ сонсогдов. Данхнаас байнга гарч буй уурын чимээ шиг маш зөөлөн тайвшруулах чимээ. Яг тэр үед хоолмос орноос угасгийн босож шүтэнц зурж асаагаад таягаараа хонхны уяаг хүчтэй зогж гарав. Чи харж байна уу, Ватсон? Чи харж байна уу? Би юу ч хараагүй. Хоолмосыг гэрэл асаах тэр мөчөд би намуухан тод шүгэл сонссон ч ядарсан өдрөө минь гинэт гэлалтсан гэлбанаас болж найз маань юу руу ингэж зэрлэгэр зогсныг хэлж чадахгүй байв. Гэсэн хэдий ч би түүний царай цонхиж аимшиг жигшил зэв үзлэр дүүрсэн байгааг харж байлаа. Тэр цохихоо болж агаржуулагч руу ширтэж байтал гинэт шөнийн нам гон байдлаас миний сонсож байсан хамгийн аимшигтай хашгиралт сонсогдов. Тэр чимээ улам бүр чангарч өвдөлт айдас уур хилэнгийн сөнг хашгирах чимээ болж хувирв. Тэр чимээ тосгонд тэрч байтугай хаахуулын сүмийн сахиуллын гэртч сонсогдсон гэдэг. Бидний зүрх рүү тэр чимээ орж хашгираан чимээгүй болох хүртэл хоолмос бид хоёр нэгнээ ширтэн зогссон. Юу болоод өнгөрөв? Энэ бүхэн дууссан гэсэн үг. Магадгүй сайн зүйлийн эхлэл. Гар буугаав. Доктор Ойрлотын өрөө рүү явцгаая. Хоолмос чугал царай гарган дэнлүү асан коридороор яв. Өрөөний хаалгыг 2 удаа цохиж дотроос нь хариу өгөөгүй тул хоолмос хаалгыг онгойлгов. Би түүний араас гар буу барьсаар оров. Бидний нүдэнд үнэхээр юр бусын дур зүрэг үзэгдэв. Ширээн дээр дэнлүү байсан бөгөөд гэрэл нь төмөр сейфийн онгоргоо хаалган дээр тусч байв. Тэр ширээний хажууд модон сандал дээр урд саарл халаад өмссөн доктор Ройлот сууж шахаар хөлөө шургуулсан байв. Өдөр бидний анзаарсан ташуур түүний үр төвөр байв. Түүний эрүү дээш өргөгдөж нүдэн таазны булан руу аимшигтайгаар хөшчихсэн мэт ширтэж байлаа. Дуган дээр нь бордуу толботой шар тууз шиг тэгэн этгээд зүйл толгойг нь чанга ороосон харагдана. Биднийг орж ирэхэд тэр дууч гаргасангүй, хөдөлгөөнч хийсэнгүй. Тууз, ирээн тууз. Би доктор руу дүүхэд агшин зурд түүний хачиргалтай толгой хэрэгсэл хөдөлж үснээс нь ромб хэлбэрийн толгой хавцсан хүзүүтэй аимшигт могоо үндийн гарч ирэв. Намгийн могоо байна. Энэ эдгээр хамгийн үхлийн аюултай могоо. Доктор могоонд хазуулж өгчээ. Хүчээр хийлэл үнэндээ хүчээр хийлэгч дээрээ эргэж ирдэг бөгөөд өөрийнхөө ус нүхэнд өөрөө унжээ. Энэ амтны үүрэнд нь оруулъя. Тэгээд гадагтаа өстө өнөрийг хорогдох газар руу аваачиж юу болсныг цагдаад мэдэгдэх хэрэгтэй. Хоолмос доктор
хууц гэх үг магадгүй тэрхүү дүрсийг шүтэнцний гэрэлт гялсхийн хараа тайлбарлах гэсэн байдал зэрэг нь надад бүрэн буруу зам хаасан юм. Гэхдээ тэр өрөөнд нь гадагтайг занал хийсэн ямар ч аюул, цонх эсвэл хаалгаар нь орж ирж чадахгүй нь тодорхой болсон үед л би өөрийнхөө дүгнэлтийг дахин бодож үзсэн. Миний анхаарлыг тэр хонхны ос агааржуулагчийн нүх шалан бэхэлсээр шууд л татсан. Хонхны ос хуурамч гэдгийг мөн ор шалан бэхлэгдсэн болохыг олж мэдмэгц агааржуулагчийн нүх болон осоор дамжин ор руу орж ирэх ямар нэгэн зүйлд гүүр болж тавигдсан байж магадгүй гэж сэжиг төрсөн. Тэгэхэд л миний толгойд могоон талаар санаа орж ирсэн. Доктор инээдгээс янз бүрийн амьтад авдаг гэдгийг би мэдэж байсан тул энэ л зөв санаа гэж итгэсэн юм. Ямар ч химийн уруулаар илрэхгүй хор ашиглана гэсэн санаа ухаантай, харамсахгүй сэтгэлтэй хүний толгойд буухан лавтай. Докторын өнцгөөс харахад тийм хор нь хурдан үйлчилгээтэй байв. Үнэхээр хурц хараатай шүүхийн хэмжээл хорт могой шүдний 2 жижиг